Нэгэн Вьетнам эмэгтэй хийсэн зоригтой үйлдэл Аз даяар ялангуяа Хятадын сошиал медиагаар шууган тариад удаагүй байна. Энэ эмэгтэй бол Камбож улсын шоронд хоригдоод удаагүй байсан гэмт бүлэглэлийн нэг гишүүнийх нь эхнэр нь байсан. Шүүх ажиллагаа эхлэхийн өмнө 6 хоригдлыг Камбожийн хууль сахиулахын шүүхийн байрны гадаа машинаас буулгаж байх яг тэр хоромд энэ хэрэг эхэлсэн байна. Камерын бичлэгт нэгэн эмэгтэй өөртөө маш итгэлтэйгээр алхан ирж буй нь харагдана. Эмэгтэй хоригдлуудыг машинаас бууж байх үед өөрийн нөхөртөө нүд ирэмхийн зур гар буу дамжуулж өгсөн. Бууг авсан нөхөр нь нэг удаа анхааруулах буудлага хийж 6 хоригдол эмэгтэй хамт 2 машинд хуваагдаж сууж нүд ирэмхийн зур оргон зогтсон байна. Эмэгтэй нөхөртөө дамжуулж өгсөн буу нь К-59 загварын цэргийн зориулалттай гар буу байсан байна. Үүний дараа цагдаа нар болон оргодлуудын хооронд Камбожийн гудамжаар 2 цаг үргэлжилсэн ширүүн хөөцөлдөөн эхэлжээ. Цагдаагийнхан тэдний хойноос шил даран хөөж, машины дохио хангинж, дугуйн чихрах чимээ гарч хот даяар үүмэн дэгдсэн. Оргодлууд Камбожийн нарийн гудамж, хүн ихтэй зах ууд, хөдөлгөөн ихтэй уулзууруудыг амжилттай даван гарч байсан байна. 2 цагийн турш үргэлжилсэн ширүүн хөөцөлдөөний эцэст Левантын Лоун гэх этгээдийн унаж явсан хар өнгийн Toyota седан маркийн машин цөөрмийн усан дунснаар оргодлууд баригдсан байна. Цагдаа нар хэрэгтнүүдийн баригдсан бичлэгийг интернет орчинд нийтлсэний дараа Вьетнам эмэгтэй хийсэн энэ зоригтой үйлдэл сошиал медиад шууд тесрэлт авчирсан юм. Түүний үзэсгэлэнтэй царай нөхрийнхөө төлөө юу ч хийхэд бэлэн үнэнч байдал, шийдэмгий зоригийг үнэлсэн хүмүүс интернетэд мянган шүтэн биширж буй сэтгэлээ үлдээжээ. Хятадд түүнд бүр бэр эгч гэх хочийг өгсөн бөгөөд бэр эгч гэдэг үг нь алдартай хүмүүсийн эхнэрүүдэд хүндэтгэл үзүүлэхэд хэрэгэлдэг нэр юм байна. Хамгийн том интернет тесрэлт Хятадд болсон байна. Учир нь Хятадын нийгэмд эмэгтэйчүүд хөрөнгө мөнгө хардаг учраас эр нөхрөө гэсэн эхнэр хүний чин сэтгэлийг Хятад ирчүүд их өгүүлэх болжээ. Вьетнам эмэгтэй өөрийн амиа эрсдэлд оруулж нөхрөө шоронгоос суллахаар шийдсэн. Энэ шийдэмгий үйлдэл нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдлөсөн байна. Зарим хүмүүс түүний үгсэн ч сэгсэн ч хамтдаа гэсэн хайр сэтгэлдээ үнэнч занг нь ихэд магтжээ. Ийм зоригтой үйлдэл хийсэн эмэгтэй үнэхээр санаанд оромгүй царайлаг байсан нь хүмүүсийн анхаарлыг шууд татсан байна. Олон хүн эмэгтэйг баривчлагдсны дараа түүнд сэтгэлийн дэмжлэг үзүүлж батлан даалтанд гаргахад нь туслахаар мөн шилжүүлэх гэж хүртэл оролдсон байна. Гэмт бүлэглэлийн 6 гишүүд Вьетнам улсын иргэд бөгөөд тус бүлэглэл нь Камбож улсад үйл ажиллагаа явуулдаг харт амхины 8 хууль бус зэвсэг эзэмших онлайн мөрөөдөд тоглоомын томоохон луйвар үйлддэг зохион байгуулалттай гэмт бүлэглэлд харьяалагддаг байсан байна. Вьетнам эмэгтэй нөхөр нь баривчлагдах үедээ эхнэртээ мөнгө өгч за эх орон болох Вьетнам руугаа буцаж ах дүү дээрээ очиж үр хүүхдээ халамжилж амьдрахыг захижээ. Гэвч эмэгтэй аюулгүй замыг сонгосонгүй харин Камбожид үлдэж хинээж бодож зүрхлээгүй зүйлийг хийсэн нь энэ байв. Одоогоор тэдэнд албаныхан хуулийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлээд байгаа юм байна. За ингээ өнөөдөр та бүхэндээ үзэсгэлэнтэй мохошгүй зоригт дайчин хань ижилдээ үнэнч эмэгтэйн түүхийг хүргэлээ. Хүлээн авсан сонсонд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.